Дэлхийн монголчууд MJL радио 88.3 дэлгэн дээр сүгээд харуулсан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7 цаг 11 минут болж байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чимбатнар дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өглөөний мэнд Аргунаа сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа гэсэн үрээтагаар доктор Баатрын элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллана. За мөн ард жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллана. За өнөөдөр 2025 оны 6 сарын 11-ний өдөр тохиож байна. За өнөөдөр бол он гараад 162 дахь өдөр. За он дуусахад 203 хоног үлдсэн байна. За үргэлжлүүлээ цагийн агаарын мэдээлэлтэй танилцъя. 7 цагийн байдлаар Улаанбаатар хотод 9 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 18, шөнөдөө 9 градусын дулаан байх нэ. Маргааш буюу Пүрэв гарагт өдөртөө 21, шөнөдөө 10 градусын дулаан бол Баасан гарагт өдөртөө 16, шөнөдөө 7 градусын дулаан, өдөр нь бороотой юм байна. Харин Бям гарагт өдөртөө 16, шөнөдөө 6 градусын дулаан, өдөр бас бороотой. Харин Ням гарагт өдөртөө 23 градусын дулаан байна. Тав дахь хагас бороотой юм байна. Ашгүй. За ер нь гам тайлагдвал их айтайхан байна гэдэг бас ярьжсэн тийм. Удахгүй гам тайлагдах юм байна манайхаа. За өнөөдөр 2025 оны 6 сарын 11-ний өдөр аргын тооллоор за бэлгийн тооллоор бол зуны тэргүүн сарын цагаагчин могоо сарын 5 шар цагаагчийн гахаа өдөр буюу шинийн 15 тохиож байна. За шинийн 15 зуны ихэнх сарын шинийн 15 бол бурхан багшийн их дүүцсэн өдөр гэж тооцдог. Тийм учраас өнөөдөр Монгол улс даяар бүх нийтийн амралтын өдөр болсон. Тэгээд 2019 оноос улсын хурлаас бүх нийтийн амралтын өдөр болохоор хуульчилсан байгаа. За энэ өдрөөс хойш бэлгийн тооллын өдрүүд агаад өдөр болгон энэ жилийг шинийн 15-ыг амралтын өдөр болгож тэмдэглэдэг болсон байна те. За тэгэхээр нийтээрээ бас өнөөдөр тэмдэглэж байгаа. Тэгээд их дүүцсэн өдөр гэж юу юм бэ гэд би яг сонирхлоо. Чи ер нь дүүцсэн. Би саяхан нэг мэдээ унссан. Бурхан багшийн дүүцсэн өдөр бүх нийтээр амарна гэдгийг 3 ийм үйл явдал яг нэг өдөр таарсан өдөр юм биш үү? Мэндэлсэн тэгээд хутгтыг олсон яасан гээрс өдөр үлээ. За би бол миний уншиж одоо судалснаар бол их дүүцсэн өдөр гэдэг бол яг төвд хэлнэ дүүцсэн гэдэг нь том тохиол болсон өдөр гэсэн утгаар орчуулагдах юм байл тийм ачд орчуулвал өнөөдөр их том үйл явдал болсон өдрөө буюу за бурхан багш Сидхарта Гаутама энэ одоо бясалгаж агаад олон 7 хоног бясалгаж агаад ирээд дөрвөн одоо найзтай хамтарч ярьжсэн хүмүүстэй өөрийнхөө олж мэдсэн зүйлээ айлцсан гэж хэлдэг. За энэ бол дөрвөн үнний тухай айлтураа хэлсэн гэж үздэг байна. Энэ өдөр за ямар дөрвөн өдөр вэ гэсэн чинь дөрвөн сургаал вэ гэж үү? Дөрвөн сургаал ямар юмыг олж мэдсэн бэ? Энд чи одоо ингээд ганцаараа нэлээ ингээд бясалгаад олон тухай бодож агаад өөрийнхөө олж мэдсэн тухайгаа хэлсэн. Зовлон байх нь үнэн. Хүний ер нь амьдрал дээр зовлонгийн шанал бол гарцаагүй байх нь үнэ. Тэгэхээр зовлонгийн шалтгаан бас үнэ. Дөрвөн үнний олсны хоёр дахь үнэн зовлонгийн шалтгаан бол бид нар өөрсдөөсөө болж зовоод байна. Бид нар ямар нэг юмыг хүсхэр ч юм уу, шунахаар ийм зүйлээс одоо яагаад байна? Зовоод байна. За тэгээд энийг зовлон хорих боломжтой нь үнэн. Буюу бид нар өөрсдөө энэ дээр ажиллавал хитрхи шунахгүй гэх юм уу юм байвал одоо зовхгүй байж болно гэдэг нь үнэн. За тэгээд зовлон хорих мөр нь үнэн буюу энийг хорих арга нь бол яг ойлгомжтой тодорхой гэсэн байдлаар айлдаад за энэ өдрийг тэгэхээр буддын одоо шашны эхэлсэн өдөр гэж тооцдог юм. За буддын урсгал шашны урсгал энэ бол дэлхийн 4 дахь том шашны урсгал гэж явдаг. Энэ том шашны урсгалын эхэлсэн өдөр бол шинийн 15, зуны ихэнх сарын шинийн 15 учраас энэ өдөр буддын шашиндаа улсууд энэ дүүцсэн өдрийг бол бүгд тэмдэглэдэг юм байна. За энийг бол жишг болгоод Монгол улсын ихүү 2019 оноос хойш тэмдэглэдэг болсон юм байна. Зү. За амралтын өдрөө Аргун яах чинь? Өнөөдөр үү? Гот яг бодсон юм бол. Бусад өдрөөс Аргуны өдрөд бусад өдрөөс нэг ялгаагүй. Миний хувьд ч гэсэндээ ялгаагүй. Яг нөгөө ажиллаж байгаа учраас юу яаж байгаа юм бэлээ? Ажлын өдөр юм шиг юм бэлээ. Харин гадуур хөл хөдөлгөөн нэлийн байгуулъя. За Чулуунбаатар усанд орж амралтын өдөр юм уу даанч дуудлага баг байсан юм а гэсэн байна. Юунд дуудлага байлээ? Юуны Чукагч нөгөө юуны UP кемпт явдаг штеп. Чукагч юм байх гэж бодож байна. За өнөөдөр гадуур чинь их сэлүүхэн
юутай төв замууд засвартай байлаа шүү Тийм дээ. билээ. Яг цэцэг төвөөс юу хүртэл төв шуудан хүртэл засвартай шиг үлээ. Гадаад тэргийн яамнаас цаашаас засвартай гэж тест. Тэгсэн байлээ. Тэр засвар нь хаанаас эхэлж байгаа мэдсэнгүү ямар ч хэлээс яг нөгөө централ таврын уртлын зам хаалттай тэр чигээр байлээ. Цаашаа багшийн дэд хүртэл үргэлжлэх юм уу? Тэрний цаашаа явах юм ба сайн мэдэхгүй л юм. За төв зам гэдэг бол манай хотын артерийн одоо судас гэж хэлж болно. За энэ одоо ажиллахгүй байвал ер нь нэлээд төвчрөөтэй байж магадгүй гэж бодож байна. Та бүхэн ажил амьдралаас зохицуулахгүй л яг төв замаар явна гэд бодсон чинь төвчрөөд одоо хоцорч магадгүй. Тийм шүү дээ. Өчигдөр нэлийн төвчрэлтэй байсан бас нөгөө зам засварын ажилтай холбоотойгоор бөмбөгний тэрээр өчигдөр ямар ч байсан засварт орсон юм бэлээ. Тэгээд нэлээд төвчрэлтэй байсан. Тэглээгөө 20 минут яваад тарчдаг байсан чинь 2 цаг өстэй. За өнөөдөр яг энэ үйл явдалд давтагдахыг үгүйсэхгүй байна. За өнөөдөр манай аргууны сайхан дуртай сэрүүхэн сайхан өглөө юм гэсэн. Үнэхээр гоё өглөөсөн шүү манайхаа. Ер нь ойрд ингээд нэг юм сэрүүхэн байгаа даа. Гэтэ гадаа ингээд нэг юм бүүдгэр ахаар яагаад ч юм дагаад ингээд сэтгэл санаа жоохон сонирн байгаад идэв. Тэггүй юу? Би бол үнэхээр гоё нирван дурыг болж байна. Ийм өдрөө. Чиний өдөр бараг дүүцэн өдөр юм шүү. За хоёлаа дараагийн сэдв рүү оръё. За тэгээ. Бид нь ярих байгаа зүйлээ гаргаагүй шүү дээ. За аргууны хувьд болохоор Game of Thrones гэдэг энэ киноны Lannister-ийн их хайртай. Мөн үү? Хайртай жоох нэг тийм үнэт зүйл төстөвтөр санагддгийг. Зарчим төстөө гэх юм уу? Дуртай дүр гэж хэлж болох уу? Тий. За Lannister дундаа хин хамгийн гоё нь? Tyrion хоёр л ер нь хамгийн лаг л та. Бусдууд нь ч Lannister-ийн гэр бүлээс авах юм байхгүй шүү дээ. Өөр авах юм байхгүй тэр гэр бүлээс. За өнөөдөр Game of Thrones сурлын Tyrion Lannister-аар дэлхийд алдартай болсон. Дэлхийд алдарсан энэ жүжигчний төрсөдөр юм бэлээ. Peter Dinklage гэдэг. За тэгээд энэ хүний хувьд бол маш ухаалаг, хурц үгтэй, хошин хэрний юм гүн ухаантай дүрийг гайхалтай бүтээсэн шүү дээ, тийм ээ. Тийм шүү дээ. Үнэхээр гоё дүртэй. Тийм, үнэхээр хайртай дүр. Ер нь бол Lannister-ийнхнаас хамгийн хайртай дүр юу байхгүй юу? Миний хувьд бол Tyrion Lannister байхгүй юу? Гэтэ хүн болгон өөр өөрийн гэсэн үнд зүйлстэй. Одоо нөгөө нэг Cersei хатан хичнээн ингээд нөгөө муухай зүйл хийж байгаа ч гэсэндээ үр хөвгтүүдэд хайрлан хамгаална гэсэн асар их юм сэтгэлийн төвчээртэй. За тэгээд ах нь хин ямар Lannister илээ? Jamie тий. Jamie ч бас л хүүхдүүдэд хайрлахын төлөө ер нь бол юм хийдэг штэ. Тэгээд гүн штэ. Jamie ч одоо Cersei-г л хайрлаад байдаг штэ. Тэгэхээр охин мохныхоо төлөө явж мавдаг ч юм бол ер нь бол айгүй сайн үлдэл штэ. Тэгдэг үлээ тий. Охиныхоо төлөө айгүй хэцүү газар руу яваад тэнд бүр ингээд отолтонд ороод хэцүү байдлаас ахнаа авч гардаг штэ. Даанч охиныг нь хордуулсан л байдаг болохоос биш. Тэгээ ер нь эдний яхны хувьд дөрүүд нь тусдаа нэг тийм муу харагдаад байгаа мөртлөнгөөсөө бас хайрламар зан чанарууд байна. Би бол Jamie Cersei-д аягүй хүнжсэнд 8 их байдаг байхгүй юу? Дуртай байдаг байхгүй нөр чи хамгийн сүүл барилга дотроо ингээд нөгөө нуранган доороос хойлохны тэрвэрлдэд болдог штеп. Тэр хэсэг бол зүгээр ёо ингээд зүрх орж байгаа юм чи. За тэгээд Tyrion-ийн хувьд болохоор ийм гайхалтай дүрийг бүтээсэн гээд энийгээр Amy-гийн 4 удаагийн шанал хүрсэн байдаг. За тэгээд зөвхөн энэ дүр гэлтгүү маш олон гайхалтай кино тоглосон юм байлээ л дээ. Narnia байна, Өсөглөн тоглоом, Hunger Games байна, за мөн X-Men, Avengers гэх мэтчлийн баатруудтай кинонуудад маш их тоглож исэн. За бас Мөслөгийн үе, Angry Birds, Cruise зэрэг юм хүүхдийн кинонууд дуу оруулсан юм байлээ. За энэ жүжигчний хувьд Peter Dinklage гэдэг энэ жүжигчний хувьд 1969 оны 6 дугаар сарын 11-нд Америк нэгдсэн улсын New Jersey-д төрсөн. Өнөөдөр 56 нас хүрч байгаа. За тэгээд энэ Dinklage гэдэг нь болохоор герман гаралтай юм овг юм байна л та. Гэр бүлийн тухайд ээж нь бага ангийн багш байсан. За аав нь даатгалын ажилтан байсан юм билээ. Аавыг нь Джон гэдэг. Тэгээд Петер Ахондропласи гэдэг юм удамшлын эмэгтэй төрсөн. За тэгээд энэ нь яадаг өвчин гэсэн ясны өсөлтөнд нөлөөлдөг, биеийн хэсгүүд нь өндөр нам эсвэл ингээд том жижиг болчдөг, хөлн богинох нь толгоон том гэх мэтчлийн шинж тэмдгүүдтэй болчдөг юм байна л да. Тэгээд Peter Dinklage-ийн өндөр 1.35 м юм байна. За тэгээ 1.35 гэдгээр Холливуудын хамгийн намхаад гэхдээ Холливуудын хамгийн намхаад нь ч гэлээ дэлхийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг болж чадсан юм гайхалтай жүжигч юм байна. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчаад өргөжлүүлэх үү? За тэгээ. Замана нэвтрүүлэгтээ уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа өрөөтэй доктор Баатрийн элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажиллаж байна. За гадна талаас нь харах юм бол ийм гоё уухад эвтэйхэн савлгаатай болцсон байгаа. Тэгээд яг ингээд нөгөө нэг уушиг цэвэрлэхийн ч байсан, элэг цэвэрлэхийн ч байсан уугаад үзэхээр нэг тийм цайны амт цай уугаад байгаа юм шиг амтагддаг юм билээ шүү дээ. За би одоо элгийг чинь зөвхөн нөгөө цогтууруулах хундаа уухаар л хорддог
мууддаг гэж бодсон чинь үгүй юм билээ шүү дээ. Идж байгаа янз янзын хоолносоо за болох бүдгүй хоол, тостой хонсон хоол гих мэтээс илэг ингээд мууддаг юм билээ шүү дээ. Ялангуяа нөгөө фруктозыг хэрэглээд фруктозын сиропын дэрийг хэрэглээд ахаар тэрийг илэг задалдаг шүү дээ. Тийм учраас айгүйх ачааллаад тэгээд илэг өгдөг тохиолдол их байдаг гэсэн. За тэгэд бүр биедээ нэмж хийлэгдэх бүтээгдэхүүний хорыг хүртэл илэг угнал шүдэг. За тэгэд иймээс бид илгээ зайлшгүй хамгаалж дэмжиж тэтгэж авах хэрэгтэй. Одоо ингээ ухаар нэг тийм там байдаг шүү дээ. Тан ч юм бол айгүй хүчтэй амттай шүү дээ. Танг бодох юм бол их гоё тийм зөөлөн амттай. Ийм юм бэлээ. За тэгэхээр энэ бүтээгдэхүүний хувьд болохоор арх сатуурлахундаа хэрэглэх үед илгийг масын хамгаалж өгнө. Тэгэхээр хэрвээ та одоо аялал зугаалгах эхэлж байна, уухан тодорхойл илэг хамгаалахын бэлтгэлээс авч яваад уухаасаа өмнө нэгийг уугаад өгөрөө гэх юм бол таны нөгөө нэг архийг задлах, илгэнд хэтэрхийг ачаал ирэх чинь ер нь бол харьцангуй сайхан буураад илгэж хамгаалаад өгнө гэсэн үг. Илгэний өөгчлөлтийг багасгах. За энэ бол маш чухал байгаа. Бид нар ер нь бол ингээд гадна байгаа жиндээ, гадна хөөгдөө айгүйх анхаарал өгдөг. Гэтэл дотор хэрэгтний өөгчлөлт гэдэг чинь бас айгүй эрсдэлтэй зүйл болсон байдаг шүү дээ. Тийм лээ. Илгэний өөгчлөлтийг багасгахад энэ бэлтгэл аягүй чухал үүрэгтэй. Архины бус шалтгаантай илгэний өөгчлөлт өрөвсөл намжаана. Илгэний хурц болон архаг өрөвслөөс урьдчилан сэргийлнэ. Илгэний вирусын гаралтай өрөвслийг маш сайн дарж өгнө. Имнээс тэ одоо жишээлбэл сүрэг имнээс үүдэлтэй илгэний өрөвсөл үүсгээс бас ингээд урьдчилан сэргийлж өгнө. Ер нь бид нар ингээд уушиг цэвэрлэхээс нь ч байсан, илэг цэвэрлэхээс нь ч байсан нэг юм курсээр наваад хэрэгжилжүүл бидний энэ яг тухайн эрхтнүүдтэй бүр үнэхээр сайн үлдээ юм билий. За тэгэлгүй яг Монгол хөрсөнд ургадаг. Монгол хүн тань тохирсон илэг цэвэрлэх одоо тэтгэх бэлтгэлийг одоо доктор Баатар та хэрэг илэгдээ санаа тавьмаар байгаа бол доктор Баатрын илэг цэвэрлэх бэлтгэлийг хэрэглээрэй. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ. Доктор Баатрын илэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажилласан уламжлалыг өдөр бүр алхам тутамдаа. За цаашаа үргэлжлүүлээ. Питер Динклэж гэдэг энэ хүний талаар ярьж байгаа. Тэгээд гэр бүлийнх нь одоо ингээд бага байхасаа л ер нь л өсгөө гэдэг нь ойлгомжтой болчихлоо шүү дээ тийм. Гэр бүлийнх нь түүнийг яг юм ердийн хүүхэд юм шиг хүлээж авсан. Тэгээд тусгаалan өрөөсөө өрөвдөөгүй, түүнийг өөр гэж мэдрээгүй, бүр өөрт нь чи өөр шүү гэдгийг мэдрүүлээчгүй айгүй юм гоё орчинд өссөн юм билээ. За бүр эсрэгээрээ зарим тохиолдол айгүй зоржуулдаг. За чи намхан байж болно. Гэхдээ чиний оюун ухаан ч юм бол ерөө сав сарвал юм хөвчүү гэдэг айгүй зоржуулдаг. Энэ нь түүнд хамгийн тустай зүйл болсон гэж хожим нөрөө гэр бүлийнхэн тухайд урсан мэт. Одоо бид нар бас энийг байнга бас ойлгох нэг чухал гэдээ яриад байгаа шүү дээ. Аутизмтай ч юм уу хүүхдүүдийг тусад нь авч үзээд байхаар нийгмээс холдчихдаг. Тэгээ буцаад нийгэм ер нь эцсийн дүндээ нийгэмдээ л үр ашигтай амьдрал, хүн бүтээмжтэй амьдрал, ажил төрлөө зохицуулалт болгож ивэл болно шүү дээ. Тэгэхэд нийгмээс тусгаарлаад тусдаа авч үзээд байхаар бас болдгүй гэж одоо тийм хүмүүс яриад байгаа. Тэгэхээр Питер Динклэжийн жишээн дээр бол ийм одоо супер болсон бас нэг нууц нь магадгүй түүнийг угийн тийм тусгайлан авч үзээгүй зүгээр л нийгмийн нэг хэсэг шүү гэж оруулж ирсэн хамаатай байна те. Чи хэвийн ердийн хүүхд шиг шүү гэдгийг нь багаас нь ингээд өөртөө ойлгуулсан учраас нэг тийм багаасаа бүр шаналгаал заавал өөрийгөө тусгай гэж мэдрээдсэн байхгүй юм билээ л те. Нөгөө хохирогчийн дүр тоглоод байхгүй болсон. Ер нь хохирогчийн дүр тоглоно гэдэг чинь хамаг нөгөө өсөлтийг өсөх боломжийг орой иждэг. Бийл нэрээ хохирцсан, бийл ингээл ерөөс намайг л дэрлэгчлээ. Надад л ингээ болохгүй н хорооноос юм өгөх нү гэдэг. Тэгэл дууссан шүү дээ. Харин тэгээ ийм хогшин сэтгхүүтэй болоход өссөн орчин ялангуяа эцгийн хүмүүжил бүр амар чухал байдаг тий. За Питрийн хувьд бол багаасаа театр, зохиол, тайзанд аягүй дуртай хүүхдээс юм байна л та. Тэгээд 5 настайдаа True Grit гэдэг юм кино үзчихээ. Энэ кино түүнд үнэхээр хурам болсон гэдэг юм байлээ. За энэ киног яг яагаад ямар кино байсан бэ гэдээ ухаад үзсэн чинь 1969 онд хийгдсэн нэг юм бяцхан охин аавынхаа өшөөг авахаар шорондоогоо хоригдолтой нийлээд аавыг нь алсан тийм алуурчтай тэмцэж байгаа юм кино юм билээ л дээ. Тэгээд энэ охины эр зориг нэг талаас, за нөгөө талаас тэр хамт яваа хоригдлын бие биелдэр түүнд маш их юм онцгой мэдрэмжийг төрүүлсэн гинэ. За ер нь бол энэ хоригдол нь яг ямар хүн байсан гэхээр гаднаас нарахаа нэг тийм амар сүртэй булчинлэг биш. Супер баатар биш. Энгийн даравхан, шавилгаан битэй юм залуу мэлээ л дээ. Тэгээд тухайн үед Питер бодохдоо хүн зоригтой байхын тулд насанд хүрсэн байх албагүй юм биш үү? Тэр чи айгу жоохон охин л яваад байгаа хгүй 9 настай жилүүдээ нэг охин аавынхаа өшиг авах гал яваад байгаа. Тэгээд энэс гадна хүчтэй харагдана гэдэг заавал булчинтай байх ёсгүй юм байна. Тэгэд эцэст нь зорилгынхаа төлөө явж байгаа хүмүүс шудраг асыг заавал тогтоодог юм байна гэдгийг энэ киноноос 5 настай хахтаа ингээд нэг юм ухаарч ойлгосон айгу ой тонд нь тод үлдсэн юм зүйл байгаа байхгүй. Ингээд
яг энэ цагаасаа эхлээд за ер нь бол ийм кинонд дуртай болсон гарцаагүй тэгээд ганцаардсан баатрийн дөрүүдэд маш их татагдаж эхэлсэн гэдэг юм билий. Тэгээ Петрийн авгах нь болохоор юу гэж хэлсэн гэдгсэн чинь ингэнэ. Петр бол үргэлж анхаарлыг татахыг хүсдэг, тайзан дээр гялцах хүүхэд байсан. Энэ багаас нь бүр тодорхой байсан гэж ярьсан билээ. За ингээд Делбертон гэх юм католик ахлах сургууль сурч байхдаа Velveteen Rabbit гэдэг жүжигт тоглоод тэгээд энэ жүжигчнийхаа карьерийг бүр айгүй жоохон бахта эхэлж исэн. За бага насндаа ер нь бол ингээд хичнээн гэр бүл нь түүнийг гадуурхдаггүйсэн ч гэсэндээ сургууль соёл дээр нь найз нөхдөд гадуурх тохиолдол айгүйх байгаа. Тэгээд дооглон, шовлон янз бүрийн тохиолдол гарч исэн ч гэсэндээ Питер ер нь л сэтгэлээр нэг их ундуу, сэтгэлийн хат маш айгүй өндөртэй. Тэгээд хошин мэдрэмжтэй юм байсан юм байл л дээ. Би бусдад өөрийгөө илүү хүн гэдгээ харуулах гэж маш их хичээдэг байсан байгаа бах та. Хошин зан ухаантай өгс бол миний зэвсэг байсан гэж өөрөө хэлсэн мэт юм билэ. Тэгээ яг кино шигээ тий. Кинон дээр гэр бүлийнх нь хүртэл түүнийг ингээ гадуурхаад идэг штэ. Гадуурхаал чи бол одоо миний бараг л аав нь миний удмын хүн биш гээл тий. Чи миний ээжийг алсан, чамаа төрүүлэх гэж яагаад миний ээж өгсөн гэл ингээл айгүйх ах жирэн гадуурхахдаг. Гэхдээ тэр бол маш ухаантай. Үгээрээ бол үнэхээр зэвсэг хийж чадсан юм дүр байдаг. Тэгээд театрын урлаг судалж байгаа. За судлахдаа Bennington College гэдэг энэ сургууль сураад тэгээд удахгүй яг ингээд нөгөө кино урлагтаа зүтгэе гэсэн боловч амьдрах газар байхгүй, найзуудтайгаа нийлээд ийм подвалд амьдардаг байсан юм байл л дээ. За тэгээ энэ хугацаанд найзуудтайгаа нийлээд VC гэдэг ийм инди панк хамтлаг байгуулсан гэж байна. Тэгээд Петр хамтлагийнхаа дуучнаас юм байна. Тэгэхээр шаггүй сайхан дуулцдаг гэсэн үг юм билэ. За тэгээд санхүүгийн хувьд эднийхэн нэлээд хүнд хэцүү байдалтай байсан ч гэсэндээ найзуудынхаараа хоноглоод ингээд аятайхан амьдрах боломж байхгүйсэн ч гэсэндээ урлагаа ерөөсөө орхиогүй. Эцэг их нь түүнийг уг нь бол ингээд багш болчооч хуульч болчооч гэдэг ингээд санал болгодог байсан. Гэхдээ театрын урлагийг өөрөө сонгосон учраас ингэж ятуу амьдарч байгаадаа ч гэсэндээ би нэг харамсдаггүй байсан гэж хэлсэн мэс. За тэгсэн нэг Game of Thrones-ийн зохиолч Жорж Мартин хэлж л дээ. За. Тирион бол шууд Петрийн төрхийг бодож байгаад бичсэн цорын ганц дүр гэж бичсэн. Тэгэхээр чинь тэгэхээр Жорж Мартин юугаа зохиолоо биччихтэй. Динклэжээр Петрээр одоо Тироныг дүрслээд бичсэн гэсэн. Энийг тоглуулна гэд. Бусад дүр нь ерөөсөө тийм байгаагүй. Бичиж эхлэегүй байх та. Тийм. Тэр чинь бүр хамгийн ихний тодорхойлсон дүр юм байна шүү Тэгээд дээ. бид нар амар гой хайртай байж магадгүй юм шиг. Бидний хайртай дүр болсон байж магадгүй юм шиг үлээ. Их гой уран нарийн тэр хүний хэлж байгаа үг нь бүр үнэхээр их гой байгаад идэг шүү дээ. Тийм. Их нарийн тийм нөгөө онцлог нюансуудыг харуулдаг ш тэр хүний дотоод сэтгэл рүү бүр баг нийтээр өнгөж юм шүү. Тэр нөгөө өөртөө яадаг гэсэн бүсгүй араар нутгах шатдаг шүү дээ. Тэр мөчийг харж байгаа юм. Тэгээд тэр эмэгтэйгээ халаал, тэгээд аавыгаа халаал. Йоо тэр үнэхээр хэцүү дээ. Тэр үедээс л ихэж би амар хөрөвдөж эхэлсэн. Бараг хайрт болсон гэх юм. Ер нь бол миний Lannister-ийнхнаас дуртай ганц дүр маань гэх юм аа хайртай дүр нь дуртай дүр бол байгаа. Хайртай дүр нь Tyrion. Тэгээд би нөгөө Stark-ийн гэр бүлийнхэнд айгу хайртай гэдэг байгаа шүү дээ. Шалтгаан нь болохоор ер нь бол тэднийх нь нэр хүндээ айгу хичээдэг. Нэр хүнд одоо байхгүй бол ер нь өгсөн ч яах вэ? Амиа өгсөн ч хамаагүй гэдэг. Гимэн жоохон тэнэг гэдэг. Tyrion болохоор яг Lannister-ийнхантай юугаар айгу холбоотой байдгийг тэгэхээр нэр төрөө айгу хэрхэмэлдэг Lannister юуны Stark-ийнхантай айгу адилхан юм шиг надад санагдаад байдаг байхгүй юу? Энэ Lannister-ийн хамгийн супер нь тэр шүү дээ. Ямар ч Lannister гэр бүлийн гишүүн хаан ч ядарч явсан Lannister амаа мөнгө өгнө гэж амласан бол тэр мөнгө заавал өгдөг гэдэг. Тэр ингээ бүр ингээ дүрэн болсон юм шиг. Тэгэхээр Lannister-ийнхэнтэй ямар ч хэцүү нөхцөлд тохиролцоонд орж чадах юм бол чи яллаа гэсэн үг. Тэгэхээр чинь гэр бүлийн тэр нөгөө юу гэх юм имиж нь бүр тасалдсан юм ижтэй харагддаг. Тэгэд Lannister-ийн заавал өрөө төлдөг. Тэгэд бас нэг онцгой зүйлэн зүгээр Lannister-ийн яг надад ингээд илүү тийм нэм татагдаад байдаг шалтгаан, таалагдаад байдаг шалтгаан прагматик буюу амьдралд аягүй ойрхон. За романтизм юм уу ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй яг амьдрал жинхэнэ амьдрал ямар вэ гэдгийг мөн чанарыг мэддэг юм шиг надад санагддаг байхгүй юу. Бодит байдал дээр суурилж одоо нүүдлүүдээ идэг гэх юм уу. Гэтэл хитрхийн нөгөө прагматик байлаа гэд хүн алчиж болохгүй шүү дээ. Бид нар ч бүр зүгээр ингээд Cersei Jaime хоёрыг хамт байгааг нь харсны төлөө зүгээр нөгөө нөхөрхийн Stark-ыг юм дээрээс шидчихдэг шүү дээ. Цааш нь түлхэхэд унаачдаг. Энэ мэт юм бол ер нь бол жоохон хичнээн прагматик байлаа гэхэд хүн чанаргүй л үйлдэл ахгүй юу. Яг
Lannister-ийн одоо прагматик байдлыг илэрхийлсэн мөч бол яг тэр Stark-ийн хүүг түлхсэн явдал бол биш л дээ. Тэр бол ингээд бас нөгөө Lannister хитрхи тасархай ингээд дүүрийн гэр бүл юм шиг хүчтэй дүүрийн гэр бүл юм шиг харагдах гээд байсан учраас миний бодлоор Жорж Мартин одоо тэр Жейми болон Серси хоёрыг хооронд нь явуулдаг. Тэгээд нэг ийм гэдгийг харуулж иж тэр нэг тийм үзэн ядуулсан хэсэг нь болохоос яг ингээд цаад мөн чанарыг хараад Тайвны хийж байгаа ярьж байгаа Тирионы хийж байгаа үйлдэлүүдийг харуул дийлдэхгүй л гэр бүл байгаа байхгүй тэр гэр бүлийн дундаас ер нь бол Тайвны хоёр Тирио хоёр л гайгүй штэ. Бус нь бол ер нь жоохон онцгүй. Гэхдээ яг ингээд эвгүй эзэгтэй хин нэгэнд ингээд ийм үнэнч байхад тулах юм бол хин нэгэнд үнэнч байх биш зүгээр л өөртөө л үнэнч байдаг гэр бүлийнхэн байхгүй өөртөөхөө л одоо бор юм ба юу гэвэл бортойгоо л хариуцдаг ийм л гэр бүл байхгүй юу. Тэгэл надад яг энэ утгаараа Stark-ийн айгүй илүү гоё чухал гэдэг аа. За дэмжийн ажиллагчдаа танилцуулъя. Unlock Finance дэмжийн ажилч нь манай дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг Unlock Finance зээлийн апп нь шинэ бүтээгдэхүүнээ нэвтрүүллээ. Унаж явах нөхцөлтөөр автомашин барьцаалсан зээлийн үйлчилгээг хиймэл оюун ухааны тусламжтайгаар шийдэж байна. За танд цахим гарын үсэг буюу G-sign багтал зээл 5 минутанд таны дансан шилжин холбоо барих утасны дугаар нь 7610 тэг 74. За мөн Unlock Finance зээлийн апп пэйж хуудасаар та дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Хялбар зээлийг хүссэн үедээ Unlock Finance дэмжиж ажиллах баярлалаа. За баярлалаа. За Петр хэлсэн нэг үг нэлийн бүр шууган тарьж исэн юм билэ. За цалингийн төлөө эльмийн дүрд тоглохгүй гэж хэлсэн. Энэ бол цаанаа бүр үнгээ асар их нөгөө нэг юм олон утгыг агуулсан үг байгаа байхгүй юу? Жижиг биетэй хүмүүсийг эльф алиалагч гэх мэтчлийн юм дүрд хитрхи их гаргаж байгааг эрс эсрэг үздэг юм хүн. За гэтэл доромж маягаар тий ер нь доромж маягаар харуулдаг байгаа нь айгүй түүний юм игтүүцлийг хүргээд идэм байл та. Тэгсэн чинь 2022 оны Цасангой бод олоо одоо энэ бүр галт дээр тос нэмээцаа. Энэ хөлбөрт яасан гэхээр Питер бүр ингэ нэлээд уурсан байр сууриа илэрхийлгээд олон нийтийн хилцүүлэг өрнүүлэхэд хүрсэн байгаа байхгүй юу? Өнөө хүртэл жижиг биетэй хүмүүсийг агууд амьдардаг амтэн шиг дүрсэлж байгаа нь гутам шиг. Холливуд яагаад жижиг биетэй хүмүүсийг ингэж амар амтэн шиг харуулад байна гэдэг дээр бүр ингэ үнэхээр амар их тесэрч гарч ирсэн юм билэ. Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дүрслэлийг бүр ингэ шүүмжилсэн байгаа байхгүй. Одоо яг ингэ тухайн кинон дээр за ерөн кинонууд дээр хөгжлийн бэрхшээлтэй гэхээрээ эсвэл жижигхэн биетэй гэхээрээ эсвэл ингээ хитрхийн өндөр ер нь хэмээн байхаас бусдаар ингээ арай жоохон өөр байх юм бол яагаад Холливуудыг ингэж гадуурхагдсан юм шиг харагдуулаад идэм бэ? Яагаад ингэ нэг ийм дүрийг хитрхий товоолгож харуулад идэм бэ гэдэг айгүй хин дургуутсан мөлий. Гэхдээ отоогоос 22 жилийн өмнө Эльф гэдэг кинонд өөрөө тоглож исэн юм билээ л дээ 2003 онд. Нэг юу Will Ferrell хийсэн эльф мөн үү? Тийм хаа 2003 оны эльф байсан. Тэгээд магадгүй энд тоглож байхдаа за ийм дүр ер нь бол онцгой тохирохгүй байна гэдгийг мэдсэн ч гэж магадгүй тийм. Петрийн хувьд бас нэг сонирхолтой зүйл гэдэг юм бол мах идэггүй юм билээ. Цагаан олдон гэсэн. Тэгээд амтны эрхийг хамгаалах PETA байгууллагын идэвхтэй дэмжигч гэж байгаа Save the Turkeys буюу цацаг тэр бол бүү идэх гэх юм уу? Энэ компанид ажилд оролцож исэн цөөхий дооддын нэг гэж явдаг. За тэгээд гэр бүлийн тухайд бол түүний эхнэрийг Эрика Шмидт гэдэг юм билээ. Театрын зохиолч, найруулагч мэрэгжилтэй. Тэгээд энэ хос 2005 онд гэрэлсэн. Одоо 20 жил болж байна. Тэгээд хамт уран бүтээл хийх нэлээд дуртай гэр бүл гэсэн. Тэгээд дундаасаа нэг охинтой. Гэхдээ хүүхдийнхаа нэрийг дүр төрхийг олон нийтээс маш их хамгаалдаг. Хувийн амьдралаа чанд хадгалдаг юм хосын нэг гэж явд юм лээ. Тэгээ магадгүй хэвлэл мэдээллийнхэн аав нь юм удамшлын өвчтөй учраас хүүхд нь яг ямар юм бэ гэдгийг айгүй сонирхоод идэг. Тэгээд тэр чинээгээрээ түүний одоо нөгөө хувийн амьдралаа нууцлах шалтгаан нь болт юм лээ. Өөрөө бага байхдаа яг ямар орчинд өссөн, өөрийг нь хүүхдүүд намхан гэж хичнээн шоглож исэн тэр магадгүй хүүхэд нь ямар нэгэн байдлаар хамсчгүй дэч гэдэг ч юм уу тий энэ байдлаас хэвлэл мэдээллийнхнаас гэр бүлээ бүр тас нуудаг гэсэн байна лээ. За тэгээд хэвийн гэж өгч нь л буруу болоод явчихж байгаа юм да гэж юмаа хэрэг үзсэн байна. Одоо гэхдээ яг энэ дээр яг ямар үг ашиглах нь жоохон эргэлзээтэй байдаг тий. Юун дээр одоо хэвэн гэж ашиглах нь буруу болоод явчихж байгаа юм л да гэж штэ. Тэгэхээр бусад хүн шиг гэх юм уу? Бусад хүн шиг гэхээр бас ингэ буруу болоод явчихж байгаа байхгүй юу? Ер нь яг ямар үг ашиглавал зүйтэй юм бэ гэдг нь нийгэмд одоо хүртэл хүлээн зөвшөөрөгддөг. Нэг үг гаргаал ирэн тэрийг нь хүлээн зөвшөөрдөг. Дахиад нэг үг гаргаал ашиглан тэрийг нь хүлээн зөвшөөрдөг гэдэг ч юм уу те. Ийм тохиол ажиглагдаад байдаг.
хэвийн хүн шиг гэж ярих тухай ярьж байна те. За энэ дээрс толгой яг одоохонд бол үнэхээр ажиллах хүрхгүй байна. За ер нь бол мэдээж хэрэг бусдыг ийм гадаад үзмжээр нь доромжлон гэдэг бол хамгийн ярьж байгаа хэлж байгаа манад бол бас нэг хэсэг үнэхээр бүр ингээд ой гутам байсан шүү дээ нөгөө монгол хэлний аялгуудад оромжлоод байдаг бүр тэр бүр ингээд самаан дормгууд гинэрлийг тэгэл нийл дээр бас үзээд ингээд ялангуяа хошин шогийнхан бүр тэрийг ингээд жүжигтэй тайзан дээр тавиад инээлтэд ёо тэр бүр амар сонио. Тэр одоо нэг хүний эрхийн бас мэдрэмж бас одоо арай илүү сайжирч байгаа хэл та. Тэр бол одоо бид нар ингээд нэг айгуу тийм жижигхэн хайрцагт сэтгэдэг байсны илэрлэл ах л та. Зөвхөн халах хаялга те халах хаялга ганц монгол хэл юм шиг ойлгоод байгаа байхгүй гэтэл монгол хэл гэдэг чинь тийм гэтэл тэр чинь одоо хорчин хаялга гэж байна. Одоо юу аялга гэж байна? Ойр даялгууд гэж байна. Орой даялга гэж байна. Тэр чинь ингээд илүү гоё олон төрлийн байсаар байтал тийм нэг бие төвд үзэлтэй ихэд автцсан гэх юм уу. Эсвэл хэтэрхий жижигээр ертөнцийг хардаг юм бас нэг илэрлэлэн тэр их л та. За тэгээд одоо бас мэдээж хэрэг тэр нөхцөл байдал өөрчилж байна. Тэрний бас нэг том жишээ нь Питер Динклэж юм байна штэ. Өөрөөр хэлбэл яг энэ хэдий намхан одоо ч ихсэн энэ юм хүчрэх хүн байж болно. Өөрийн гэсэн ертөнцтэй, өөрийн гэсэн үзэл байдалд баримталтай, зарчимтай ийм дүр байж болтгийг гайхалтай харуулсан л да. Өөрөө амьдрал дээрээ ч гэсэндээ гайхалтай үзэлтэй хүн юм билий. Тэгээд гэр бүл өссөн орчин хүүхдээ хайрлах хайр ямар айгүй чухал гэдэм бэ гэдгийг л Питер Динклэжийн гэр бүл харуулад өгч байгаа байхгүй юу? Ер нь яг ингээд жоохон намхан ч юм уу жоохон өндөр жоохон өөр болоод ирэнгүүтээ ингээд бага наснд айгүй трама авсан хүмүүс зөндөлөөдөг штэ тий. Тэгээ тэр хүмүүсийн тухайд гэр бүлийн тэр хүнийг сайн зоригжуул, сайн одоо ингээд нэг юм хангалттай хайрлаж одоо хайрлаж ил гэх юм да тий. Хайр мөн штэ, хайрын нэг хэлбэр штэ. Тэр үний чи ингээд нэг юм за би ерөөсөө ямар үг сонгож хэлэхээ мэдхээ болчлаа. Зя дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн болон луга бүгдээ орцгоё. 1982 онд за энэ кино ертөнцийн түүхэндх хамгийн гайхамшигтай ингээд кинонуудын нэг гэж хэлж болно л да. Энэ кино нээлт хийжсэн байна 6 сарын 11-нд. За энэ кино гарсан даруйдаа л хит болсон. Олон хүмүүсийн зүрхэнд хүрсэн. За энэ киноны нэр бол киноныхын зургаар нь бүгдээрээ санахах сар том саргаа урд нь нэг хүн ингээд юута дугуйтай ингээд нисэж байгаа юм зураг гэдэг тийм. Энэ чи ямар кино вэ? Би үзег байхаа. Гэтэ постерыг нь бол санаж байна. E.T. гэдэг нэг алдартай кино. Харин Extraterrestrial гэдэг юм нэртэй. За энэ Стивен Спилбергийн хийсэн үнэхээр супер кино. За тэгээд E.T.-г бүгдээрээ нэг эргэн санаа. Яагаад бас энэ он цагийг илэрхийлсэн кино ертөнцийн бас нэг эргэлт хийсэн кино гэдгийг бүгд мэдхийн тулд үйл явдлын эргээд нэг санах гад орлтыг гэхдээ хамтран ажиллагчаа танилцуулчаад орж ирээ. За тэгээ хамтран ажиллагчаар Арч Жанжуулгийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллаж байна. За Арч Жанжуулангийн аршиныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгээг ялааршуулах, биеэ эрүүл байлгах зорилгоор хэрэглэж ирсэн тийм ээ. Тийм учраас эмч марболд ч гэсэн энэ аршиныг хэвлэхэд зөвлөдөг байсан. За тэгвэл 20 дугаар сунгараа тэг шинжлэх ухааны яг үндсэлтэйгээр судлаад ундраг дээр нь түшиглээд анхны бүтээгдэхүүн болон сувлил байгуулагдсан түүхтэй юм байлээ. За тэгэхээр Арч Жанжуулан бол алдартай аршин. За Монголын хамгийн алдартай аршинуудын нэг энэ бол олон төрлийн өвчин, олон зүйлийг биеийг илэршүүлэх шинжтэй нь бол одоо олон 100 жил дамнаж гэх юм уу? Монголчууд ч мэддэг байсан. За энийг нь бүр зөвлөлтийн эрдэмтэд, орчин цагийн ангаах ухааны эрдэмтэд хүртэл олж мэдээд одоо унтрах дээр нь бүр одоо хүртэл байгаа шүү дээ. Сувлил ажиллаулдаг тийм шүү дээ. За эндээс нь яг зориултын одоо савлгаар савлаад олон түмэнд хүрэж байгаа бүтээгдэхүүн бол Рашан хамгаатай жанжуулан. За хамгаатай жанжууланг та бүхэн бүх дэлгүүр сүлжээ дэлгүүрүүдээр байгаа. Гэхдээ хамтран ажлыг хараахан нэвтэрч чадаагүй бас сүлжээ дэлгүүрүүд байвал 88-ыг 5 37 73 гэдэг дугаарлуу залгаарай. 88-ыг 5 37 73 хамтран ажиллах бол за мөн хамгаатай жанжуулан гэд Facebook-оор хайвал аль бисны Facebook пэйжнийхаа та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг орж авч болно. За мөн лайк дараарай. За ялангуяа тамирчид их хэрэгэлдэг гээл тамирчид дундаас одоо жишээ аваад ярих юм бол Монголын гавьяа тамирчин Синдбаатар яг ингээд нөгөө мэрэгжлийн боксоор хичээлээд маш их хөлс ялгаруулад ингээд шингэний дутагдалд орж явахдаа эрцээ нөх байдлаар хандгаатай жанжуулан хэрэгэлдэгэ гэд өөрөө ярьсан байт юм лээ. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ Арч Жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажиллаа. За баярлалаа. За дэлхийд өнөөдөр нэвтрүүлэг үргэлжилж байна.
бидний өнөөдрийн бас ярих 1982 онд хийгдсэн кино бол Extraterrestrial буюу ET. Энэ кино үзээгүй хүн бол бас ховор байх, үзэж амжаагүй бол Хүмүүсийнх нь нэг үнэ. өнөөдөр бас дамжаад үзүүлэх хэрэгтэй. Энэ кино за ийм одоо киноны төрөл байдаг шүү дээ. Sci-fi буюу шинжлэх ухааны уран зөгнөлт гэж байдаг. Энэ кино яг харахад шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм шиг харагддаг аа. Гэхдээ тийм биш. Яагаад гэдэг шалтгааныг би одоо хэлж өгье. За ингэдэг дэлхий дээр харь гаргийнхын ирээд Калифорний ой дотор ингээд буугаад тэг нэгийг орхио явцдаг. Нэг нь ингээд харь гаргийнхнаас нэг нь тэнгэр харж өөр юм мэлмэрт суужгаад мартагдаад үлдчихдэг. Тэг ганцаархнаа дэлхий дээр харь гаргийнхнаас үлдчихэж байгаа байхгүй юу. За тэгээд энд нэг юм буулаа гэд цагдаа нар ч юм уу цагдаа хүчнэх ингээд хайхад нэгжингүүт найснда 10 настай хүүхдийн юмд нь ороод нуугдчихдаг. За ингээд 10 настай хүүхд буюу Элиот гэдэг энэ хүүхдтэй холбогдож байгаа юм л да, танилцж эхэлж байгаа. Энэ хүүхдтэй нөтх нь янз янзын ичэд үзүүлдэг. Тэр чинь ингээд хуруугаар юм хөдөлгөж чаддаг. Олон төрлийн авьяастай тийм хүүхд байгаад байдаг. Элиот нь өөрөө бас ганцаардмал. За нэг ахтай, нэг охин дүүтэй харуулаад эднээс найзлаад тэгээд яванда ET буюу ET гэж нэрлэж байгаа. Extraterrestrial гэдэг үгийн товчлол энд Элиот ингээд татагдаад маш найз болоод тэгээд холбоотой болж эхэлж байгаа. Тэгвэл бүр энэ кинон дээр юу гэж харуулдаг вэ гэхээр гэртээ ET нь байгаад байгаа. Элиот сургууль руугаа явах хэвээр. Сургууль руу явах үед нь гэрт нь байсан ET пи вуудсан чинь Элиот дагаад согтдаг байхгүй. Буюу энэ хоёр бүр ингээд нэг тийм цаанаас холбоотой болж эхэлдэг те. Бүр бие физиологийн хувьд холбоотой. Бие физиологийн хувьд холбоотой байж болдог гэдгийг харууллаа те. За тэгэл нөгөө ET-ийн кино нөгөө хайрын тухай кино үзчихсэн чинь дуртай охиноо оцсноо очиод үнсч нэг тийм хэсгүүд гардаг байхгүй юу. За ингээд энэ ET сүулт нэг яадаг үлээ нэг өөлөлдөг бүр хэсэг гэдэг юм. За хамгийн сонин ET бол хүн биш ээ. ET бол харь гаргийн амьтан. Гэхдээ ET-г үзээд 1982 оны энэ киног үзээд дэлхийд даяараа харь гаргийн төлөө, хүний төлөө, байхгүйний төлөө нийтээрээ ойлсон гэж хэлсэн. Угаасаа нөгөө харь гаргийнхны хамгийн анхны удаа илдгээр харуулсан, эргээр харуулсан кино гэдэг үстэй тий. Харин тийм. За тэгэд энэ киноны талаар Стивен Спилбергийн супер бүтээл. За Стивен Спилберг гэдэг алдарт кино найруулагч юм бас анхны супер одоо блокбастер гэж хэлж болно. За яагаад ET-г хийсэн шалтгаан? ET-г би түрүү хэлсэн уран зөгнөлт кино биш ээ гэдэг. Энэ бол хайрын тухай кино юм аа гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ET бол одоо Стивен Спилберг өөрөө хэлэхэд бол ET бол миний хүүхэд наснда мөрөөдөж исэн тэр найз минь юм аа гэж хэлсэн. Яагаад тэгэхээр Стивен Спилбергийн ээж аав салж исэн юм байна. За энэ маш хэцүү тийм ганцаалдсан маш хэцүү юм үеэ сан дурсгалж би яг өөртөө зориулж ганц л кино хийсэн байдаг гэж хэлсэн. Энэ кино олон нийтэд зориулж хийгээгүй. Би өөртөө зориулж хийсэн юм гэж. Би мөрөөдлөө биелүүлсэн юм гэж. Хүүхд насны мөрөөдлөө. Өөрөөр хэлбэл тэр ингэж ганцаарч байхдаа ийм нэг найзтай байх юмсан. Энэ кинонд юу харалдаг вэ гэхээр Элиот болон ET хоёрыг нэг юм нэгтгээд байгаа хгүй. Хоёулаа ганцаардмал. Нэг нь дэлхий дээр ирсэн харь гаргийн ганцаардмал. Нөгөөх нь дэлхий дээр байгаа мөртлөө найз нөхөдгөө ганцаараа байдаг энэ хоёрын ингээд нөхцөлөд нээж нь ганцаараа тэднийг одоо өсөдгөр харуулж байгаа юм л да. Тэгээд янз янзын юмнаас болж ганцаардж байгаа. Ганцаардл хүртэл хоёр одоо өөр зүйлсийг тэ амьдтыг хүртэл холбож болтгоо гэдгийг харуулснараа гайхамшигтай тийм хайрын тухай кино гэж өөрөө тайлбарлсан байдаг юм байна. Дэлхий дээр байгаа мөртлөнгөөсөө ганцаардаад байгаа хүмүүс аюу хэцүү тий. За яг харь гаргаас ирчээ дэлхий дээр ганцаардж байгаа хүнийг бол ойлгож байна. Тэр чинь бусдаас арай өөр тий. Тэр чинь харь гаргийн амт. Гэтэл дэлхий дээр байгаа мөртлөнгөөсөө ганцаардаад байна гэхэл хамгийн гонхтой нэг байгаад идэг. За тэгэд ингэж хэлсэн байна. Жорж Лукас хэлж байгаа шүү дээ. Одоо Хотын дайны найруулагч. Зөвхөн Стивен одоо харь гаргийн тухай кино хийгээд дэлхийд ихний ойлуулж чадна гэж хэлсэн байгаа. За харин энэ дээр бас нэг ET-гийн бас ET бол одоо яг энэ шинжлэх ухааны сонирхчдын дунд бас ялтчгүй ингээ яриа болдог киноны төрөлтөө. Карл Саган хэлсэн байна. Карл Саган ET-гийн тухай хэлэхдээ юу гэсэн бэхээр ET шиг ийм кино хүүхдүүдэд бид харь гаргийн тухай айх биш ойлгох ёстойг хамуулж байгаа маа гэж ойлгох ёстойг. Өөрөөр хэлбэл бид нар чинь ингээд нэг юмнаас айжгараа ингээд айц гэдэг чинь ер нь их сонирн мэдрэмжтэй. Бүх ингээд өсөн дэвжих бүх боломжуудыг буруу мэдрэмж бол биш. Мэдээж хэрэг бид нар айцын хүчинд үдий хүртэл одоо амьд үлдсэн баг. Гэхдээ айц бол зарим тохиолдолд ийм өсөх хөгжих юмыг ойлгох боломжийг бол тэр чигээр нь хаачдаг юм мэдрэмж. За тэрийг нь бол Карл Саган бол энэ одоо
харь гариг орчлын ертөнцийг мэдхээс бол айж болохгүй. Харь гаригийг ч гэсэн ойлгох ёстой байна гэдгийг сануулсан ийм кино гэж хэлсэн байна. За тэгээд энэ түрүүн хэлсэн шүү дээ. Энэ дээр Drew Barrymore хамгийн том одоо Drew Barrymore гэдэг Холливуудын хамгийн супер одуудын нэг бүр багаасаа ингээд супер од болсон охин бол эмэгтэй бол Drew Barrymore. Drew Barrymore-ын кинонуудаас дуртай кино байгаа. Сайн мэдэхгүй байна. Charlie's Angels гэж байдаг нэг 50 болцоо бидний анхны 50 болцоо илүү те. Тим киноос байдаг. Би харин яг тиймэрхүү төрлийн кино үздэг юм. Харин тухай кино үздэг юм. За Drew Barrymore яг энэ түрүүн хэлсэн Elliot-ийн дүүгийн охиныхын дүрийн охин дүүгийнхэн дүрийг гаргадаг. Тэгээ ингэсэн байгаа өөр хэлсэн. Би итиг жинхэнэ гэж бодсон штэ. Кино тоглож байгаа охин. Би итиг жинхэнэ гэж бодсон штэ. Стивен бүр яг л надад тийм бодит юм шиг тийм одоо ичид бэдгийн юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн ингээд кинон тоглосон хүүхд нүртэл өөрөө энэ жинхэнэ юм таарцаад тэр гэж бодоод тоглосон байхгүй. Харин тэгээд нөгөө өөрийнхөө бага насыг тэр чинээрээ бодитоор харуулж чадсан гэсэн үг шүү дээ. Бодитоор байсан гэдгийг нь мэдрүүлж чадсан гэсэн үг юм байна л да. За Drew Barrymore ёстой хөөрхөндөө гэж юм яригдсан байсан те. Тэгэд харин тий маш хөөрхөн дүр гаргасан. Ингээд Drew Barrymore ер нь ET-гээр өөрхөө дебют хийсэн гэж хэлж болно. Гítэл би одоо л мэдэж авлаа. Drew Barrymore кинон тоглож байхдаа ET-г итгэцсэн байсан байгаа. Хөөрхөн ч юм уу те. Хүүхд кинон тоглож байхдаа жинхэнэ гэд бодсон. Анх цаа ерөнцөнд орж би одоо ч ганцаардаж байна. Хамт уухгүй байна. Балаараа идэх штэ тэгээ харуулаагүй. Зя. Энэ жижиг ч юм уу тий. Дараагийн бас нэг кино 1993 он 6 сарын 11-нд нээлттэй хийжсэн байна. За энэ кино бас л Стивен Спилбергийн кино. За аль нь? Стивен Спилберг 82 онд хамгийн супер кинонод нээлттэй хийж штэ тэ. ET-гээр ингээд супер. Тэгээ ердөө 11 жилийн дараа дахиад дэлхий дээр бөмбөг тэлсэн. Арай Шиндлерийн бүртгэл юм шүү дээ. Тэр чи 94 билээ арай хаашаа 95 он байна. Шиндлерийн бүртгэл бол 93 оных. 93 оныхоо. Шиндлерийн бүртгэл үү? Тий. Тэгэхээр чинь нэг хоёр кино нэг жил хийсэн гэсэн. Угаасаа Стивен Спилбергийн тухай ярьж байхдаа хоёулаа нэгэн зэрэг хоёр кино үйлдвэрлэж чаддаг гэж яриадсэн шүү дээ. Юм супер юм байна. Шиндлерийн бүртгэл чинь бас нөгөө өөрөө еврей үндэстэн шүү дээ. Тэрэндээ зориулж хийсэн кино. Би бүр Шиндлерийн бүртгэлд амар дуртай 93 оны кино байхгүй юу? За гэхдээ 93 онд бол 6 сарын 11-нд Шиндлерийн бүртгэл биш нөгөө супер блокбастер нь нээлттэй хийжсэн байна. Энэ бол Jurassic Park. Юрийн галмын цэцэрлэг. За одоо ингээд биднэрт кино гэж яг ийм байх ёстой л гэж боддог юм. Надад энэ Кристофер Нолны хэлсэн үг гэдэг байхгүй юу? Чи нэгэнд кино хийж байгаа. Яагаад Кристофер Нолн тийм мундаг юм бэ? Яагаад Интерстеллар эсвэл Инсепшнийг үзэхэд бид нар ингээд цаанаа мэдрэмж нь өөр байгаа юм. Энэ цаанаа дэ философи Кристофер Нолн ингэж тайлбарласан. Чи кино хийж байгаа бол тэр үзэж байгаа чиний кино үзэж байгаа хүмүүс дэлхийн хамгийн шилдэг киног л үзэж байгаа мэдрэмж өгөх хэрэгтэй. Буюу одоо киног юу хийх ёстой юм? Үзээгүй юм уу үзэхийн тулд очиж штэ. Үзээгүй юм аа. За яг энэ шиг биднэрт Стивен Спилберг харь гаригийг хайрлж үзүүлж штэ. Үзээгүй юм үзэж штэ. Йоо харь гариг ийм юм байд юм урт гураад гэл орилж исэн чинь 93 онд дараагийн тэлсэн кино бол динозаврууд зүг алхаж үзүүлж штэ. Йоо за тэр киног хараад би зүгээр хайрлагдаж үзэж штэ. Тий ухаан алдаад унжиж байгаа юм чинь динозавр гэдэг ч одоо байхгүй. Би одоо хүртэл одоо ингээд Юрийн галын цэцэрлэг үзсний дараа ингээд динозавр нэр яг боддоор ямар байсан болоо гэдэг ингээд шаналаад байдаг байхгүй үзчихсэн тэр ямар байсан нэг одоо энэ AI хөгжөөд нэг бид нарт харуулчихгүй юм бах та цуг амьдрал ямар байсан бол гэд бүр ингээд сониуцсан ингээд яад болтгоо гогдоод болтгоо. За тэр одоо гайхамшигтай анхны юм динозаврыг бүр ингээд хажууд байгаа юм шиг хийсэн кино л Юрийн галын цэцэрлэгээ. Энэ кино энэ 93 онд нээлттэй хийжсэн юм байна. Харин 93 онд Стивен Спилбергийн хоёр гайхалтай кинон мэдлжсэн. Ингээ хоёлаа яг нүг зэрэгцээд хоо ингэж болт юм бах та гэж бүр ярьжсэн. Нэг нь болохоор яг хувь хүн талаасаа буюу тэ Шиндлерийн бүртгэлийг чи яг ингээд тэр чинь еврей үндэстэн энэ би орлого олохгүй байсан ч хамаагүй гэж хийсэн кино нөхгүй юу. Нөгөө талд болохоор яг зэрэгцээд за одоо тэгвэл өстой нэрээ энэ хоёр кино чи шал эрсдис хоёр кино штэ тэ. Нэг нь болохоор одоо ингээ компьютер график энэ төр ашигласан. Нөгөөт нь болохоор бүр цэвэр яг ингээд нэг юм түүхтэй холбоотой хүний сэтгэл зүйрөө бүр ингээд баг хутга төрсөн тийм кино штэ. Гайхуулж үзүүлж штэ. Юу гэсэн юм нэг нь ингээд Оскар түүж яхад нөт нь коммершл зүгээр хүмүүсийг орилуулж байгаа. Би тэнд ёо. Ийм гайхалтай жижиг юм байна. За үгүй нарилагч байна. Нэвтрүүлгийн өндөрлөх цаг болсон байна.
Уламжлалын өдөр бүр алхам тутамдаа гисүрэтээр доктор Баатар элэг цэвэрлэх бэлтгэл хамтран ажилласан. За мөн ар шинжлэлийн анхны унаргаас авсан аршин хандгатай шинжлүүлэн хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үлээн амсасараа 8 цагаар медаас та мэдгүй нэвтрүүлгээр яригд болцъё. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.